хооноос хойшлоо тэгэл аав удаага яг тэрнээс айл бол тэгэл яг насан төрлөөх юм тэрнээс тэр багасаад малсан шүү дээ. Одоо ухаан орхын л ишиг урахтайгаа ижилсэл тийм ээ. Тий одоо ер нь л тэгээ тийм л дээ. Ер нь ухаан мэдээр л орол малтаа өссөн малчууны хөвгч болгоод тэгээд малтаа өссөн тэгээд. Тэгэхээр нэлээ эрт сургуулиас гараад бүр мал руугаа бүр атсан тийм наад явцсан. Тэгэхээр бол одоо ер нь бас одоо энэ нөгөө ясны малчин гээд байгаа юм л ер нь үндсэндээ баг тэр юм уу гэж ойлгоод байгаа. Тийм ээ. Тийм л дээ ер нь бас одоо ч одоо энэ боловсролч нараа нэг өөр болоод 4 5 гэж хүүхдүүдийн чи баг сургууль цэцэрлэг заавал оруул гэл ингээд малнаас нэг хөндөрүүлээд байгаа ч юм шиг санагдаад байгаа. Тэр ч үнэн бас энэ бол яг багтээс бас нэг сонирхолтой мэдээлэл ороод ирэх тэр шиг урахтаа тогломод тэр үед нь бас боловсрол руу явж чадлаа юм л. Тэгэхээр одоо сүүлийн үед энэ ясны малчин гэж л юм бүр баг байхгүй болчиход энэ үгэлтэй санагдаад идэгий. Тэ. Ер нь л одоо ховор байна шүү дээ. Ер нь л ингээ ер нь болохгүй ер нь хүүхдүүд чинь тэр ер нь тэр малчин болох хүн сонирхолтой ер нь хаасайг бол ховор л авшиглах ингээ яриад хүүхдүүдээсээ хүртэл миний хүү малчин болох хүүхдээ бас жоохон дургуй юм шиг л. Тэгэл одоо 100-д нэг ирэх юм. Тэгэл 100-д ирэхээр бол одоо мотоцикл машинаар голцоо ариулах маягтай болчих тийм. Одоо тий техникээр л ер нь улс уч одоо мордо малаа эргүүлээд байна шүү дээ. Ер нь бол манайхан ч одоо хаасайгуул. Гэтэ миний хүүхдүүд болох дээр одоо морио эдэлж, морийг сайн бид нэр бага байхад одоо морийг эдэлдэг байсан. Ер нь том жижиг унд сургадаг байсан. Одоо орчин үеч мор сургаж эдлэхээ байсан. Сураа эдлийг хүртэл бас бага хэрглэж шүү дээ. Одоо ер нь энэ дээс баг юу тэр эрмэн мянцаар л ер нь их юм хийж штэ. Тийм учраас миний хүүхдүүд малынхаа одоо энэ арьс ширийг одоо ингэж сур бүтээгдэхүүн болоо аав нь яг бас ойр зүр юм гэдэг та зааж өгөөд бас сонирхол сурыг яаж илдэх вэ бас шар сур гэх юм бол одоо юундаа яа штэ. Гурил юм уу хэвгэнд энэ ийм шар болгоол тийм илжилжээж. Тэгээ харыг бол яг хөрсийн үсийн хөлдөөж байгаа усаад. Тэгээ өрөн мөрөнд өгөө сайн илдв. Илдвэр сайтаас орч бүх байж тийм юм хийхэд хүртэл сайн. Хугард нуурахгүй. Тийм л байна. Адуу малыг одоо сүүлийн үед бас эдлэгээ ер нь бага очсон болоос одоо малыг их сургаж унж эдэлж баймаа. Тэр үед адуу малтайгаа манай адуу малтайгаа манай том банд ч одоо их малч. Одоо ингээл 100 манай малч нь аюу эрт бэлчээл явна. 6 7 мологч юм бичин. Тэгэл хойноо дагаа явчин. Дөрөөс гэртээ ирдэг. Өвөл болохоор өглөө 11 гээл ерөнхийдөө мал бэлчин. Тэгэл малаа дагаж явсаргал өвлийн цагт ч бас хээр хэцүү штэ. Даарна, хөрнө. Ер нь л орой 6 гэхэд л ирэндээ. Хоёр жижиг нь болохоор одоо 3 дахь анги хурдан морь 100 болохоор хурдан морь унаа явцдаг. Тэгээ дунд банд болохоор туслахаар ингээд айлуудын морь ингээд уяад өөрөө бас нөгөө аав нөх морь сонирхолтой. Ахтны дэл дээр асч мослоо Малаа чухал орон гэдэг энэ тал руугаа нэлээд анхаармаар л юм шиг санагдаад байдیں۔ Ясны малчин төрүүлэгч байдаг юм уу тий? Тийм ээ төрсхийн бас бодлооноос тэр малчин болох ч юм уу тэр малчингийн яадгийн бас жоохон уялдаа холбооны бас байвал залуу малчд бас орж ирэх магадлал нь өндөр бол боддог шүү дээ өөрөө. Тийм бах тий. Тэр зүгээр хөдөөний айлын хүүхдүүд бол зүгээр сонгол амралтаараа ч хэл ирээл хонь малаа хариулцлага байх л та тий. Хариулгүй яг манай эднэр ч хонь хариулаад байна. Одоо танахнаас чинь яг хідэн малчин болсон байна. Хідүүлээ байгаа лээ танах. Манайх ч 9 үлээ. Сүлээ аа. Одоо 5 малчин байна. За. Тэгэнтэй маллал өгд байж байна. Аа. Манайхаас дойр саахалт л байна тий. Бүгд ерөөсөө л одоо саахалтх нь энэ. Тий нутг нь энэ яг л хөвж хаварж байна. Вэж одоо өсчтөрсөн. Бодрах тэнгэр үүлэн тойлоо
намайг Сандажуу гэдэг нэцэгтэй байцаагч гэдэг. Дараагийн ах Баттогтго энд малчин. Түүний дараагийн ах энэ Батарж гээд малчин. Тэрний дараах нь би өөрөө ажиллахгүй гэж малчин. Түүний дараах хотод Батмөх гээд хуваарь ажил хийж байгаа. Тэрний дараах энд юу бас малчин энд аймгийн аварга малчин Пүрэв Дарж гэж байгаа. Тэгээд тэрний дараагийн дүү манай эрэгтэй дүү энэ Дандар Батар гээд аймгийн аварга малчин. Тэрний дараах нь аймагт байгаль орчны мэрэгжилтэн хамгийн бага эрэгтэй дүү Цэнд Авишгээд юу тест дөрөвдөө инженер хийдэг. За манай хатам аав улсын аварга малчин хүн байсан. Эднийх 6 бандтай, 3 охинтой, 9 хүүхэдтэй. Тэг хүүхдээс нь 5 нь малчин байгаа. Би энэ айлын 2 дахь бэрнэ. Энэ нутагт ингээд аав ээжээс хойш ингээд үг залгамжлал малаа хариулаад тэгэл амьдарч байгаа да. За тэгээ энэ жил бол одоо өвлжөө дажгүй сайхан байна тий. Сайхан байна. Энэ үйл харьцахгүй сайхан дулаагаа сайхан үйл зас багтаа харьцсан. Сүүлийн 2 жилийн өдөл ер нь харьцахгүй сайхан үйл болж байна. Тэр алсаараа энэ одоо бас 100 гэж юм болох байгаад энэ харин тийм байна. Энэ одоо малчтын мануси чинь одоо гол юу чинь тэнгэр хангаа шүү дээ. Ер нь сайхан байгаа одоо цагаагаар. За өвсличний аварган тэр тусмал хүн мал хүртэл сайхан тарга тавиараа аваад сайхан болоод он доролт нь хүртэл сайхан ер нь хүч жамбараад. Тэгээ. Малчтын ганц онцлог нь одоо юм тэнгэр хангаал юм. Бид нарыг одоо сайхан ивэж байгаа юм бол тэнгэр хангаал хэр хор хороогоогоод өвснөгөө тэр зун сайхан дэлгэр байвал одоо тэр л ер нь одоо тэгээд энэ залуучуудыг харахад хүртэл одоо аль сайхан хөдөлмөрлөж байгаа хүмүүс л одоо ер нь гайгүй одоо эдэн мал тавиад тийм үү одоо шалондоо харагдаад байгаа. Тэгээ нэг жоохон ажилмаатай нөхдүүд нь л тэгэл одоо ч тэгээ нөгөө залуучууд одоо малжуулаад хөдөөр гаргалаа гэхэд өвлжөө бууцч олдохоо байлаа бас. Өвлжөө бууцч бас ховор байна л да бас ингээд талбай манайх яг энэ хангаа газар чинь бас тэр өргөний гэрээ ард дээр бас өвлжөө барьчих дээр чинь бас таарахгүй шүү дээ бас салхисавар нь бас хүддээд мал хүн ч гэсэн бас. Одоо танаа хүүхдүүдээс малчин болъё гэж байгаа хүүхдүүд байна. Одоо нэг нөхөр л малчин болол гэдэг тэр жигаа. Одоо хэдгээр анги? Одоо 7 дугаар анги. Тийм үү. Одоо тэгээ нэг сургуулийн төгсгчил гэж бодож байгаа. Амьдаа сургуулийн төгсгч гэх юм одоо сүүлийн үед бас энэ бас боловсролын чинь бас л одоо ингээл тийм боловсралтай юм боловсралтай гэж бас л. Гэхдээ харин тийм тэгэл одоо тэгэл айгуул нэг сургууль аваад явна тэгэл тэр чигээр хотын болонд айгуул. Гэтэл тэр нь бол тэгэл цаашаа бол. Тэр бол миний бодлол бас нэг тийм бодогдоод идэв. Аль болох л эртхэн шиг л уулна хөдөө гаргуул яг одоо ясны малчин жинхэнэ нөгөө малтай хайртай малаа одоо нөгөө сүж хариулах жинхэнэ арга технологиумаас сурж тэгжил малчин болмоор юм шиг харагдаад байгаа. Тэгнэ л дээ багаасаа болсон хүн чинь малтай хайртай бол малаа бас хааш авилжээ хүн бас салхисавартаад нь яах вэ гэл бас энэ нарийн бас байж тас малчин гэж. Одоо манай хангаа газар бол бас малыг бол ингээ бас өвлөн за энэ өвлийн нэг сар ингээ хариулчи арай нөмөр дулаахын ингэр эвэртэй явуулъя. Тэдэн сараас эдэн сар бас нэг тийм тооцоотой явахгүй бас баян ингээл урсгалаар нь бол тэгээд орол энэ газар нь манай энэ чинь бас хэрнийг бол хэр олчоо нэг бол уулж болчихлоогүй учраас өдөөнийхэн бол ер нь л хөдөлмөрч хүмүүс байт юм. Одоо маниус бодохоор одоо өдөөнийхээ юу ийхүү бараг л одоо энэ хажууд өвдөж байгаа л одоо читгэл юм болохгүй байгаа. Тэгэхээр өдөр шөнөгүй ажилтдаг хүмүүсийг хөдөөнийхэн гэж ардъя. Одоо тэгэл өвлөл одоо нөгөө малын ороо бууц бааснаас өсөөлөлөөс өдөр шөнөгүй ажиллаж байдаг тийм. Тийм ер нь тэгэл хоёр нарны хооронд л ажиллаж штэ. Ер нь бол тэгэл хөвөл дөхтөр яг мал руугаа хашчих тэр бас арай нэг тавтаа унтж байна да ер нь бас. 100 бол тэгэл хавар намарт цагаан шиг газар буучвал бас тэгэл хэцүү штэ бас.
Манай энэ чинь хараагаас мал малж автага мал малж өссөн. Тэгээ бидний үеч 8 настайгаас сургууль суудаг байсан. Тэгээ сургуульдаараа 4-р ангиасаа гараад шувтан аавгаа дагаад мал малсаргаад 7 онд манайх чи айл болоод тэгээд 6 огт гараад ингээд өнөр өтгөө айл болсон. Тэгээ манай охтож одоо хамгийн том нь охин 12 дугаар анги, дараагийнх нь 10 дугаар анги банд. Дараагийн банд болохоор 7 дугаар анги. Дараагийн банд нь 3 дугаар анги. Дараагийн банд нь 1 дугаар анги. Дараагийн охин нь болохоор одоо 3 настай. Одоо гэртээ бид гуруулаа амьдарч байгаа. 5 хүүхэд дотор байранд амьдарч байгаа. Дотор байр чи одоо нэг үе отод бидрийг утгач чинь халуун устай, нойлтой дотроо цэн угаа өгчдөг. Тэгээ одоо хичээл ном гэж ерөөсөө бүх юм хангалттай. Тэгээ одоо ингээд манайх ерөөсөө хүүхдүүдэд дааж төв газар ордог дандаа маллаад хөдөө ээждэг. Асаараа манай хань чи нөгөө төв газар орохдоо айгүй дургу. Хөдөө нөгөө шувт нөгөө хар багаасаа маллаад өссөн болохоор ерөөсөө төв орох тийм сонирхол байдаг. Тэгээ хүүхдүүд одоо ингээд дотор байранд ингээд өгчдөг. Хамгийн олон хүүхдэл манай 5 хүүхэд байранд байгаа даа. Ахтны дэлдэ